Монгол орноос Төмөн газрын зайтай алус хол баруун хязгаарт Европ төв байдаг. Монголчууд Европ төвийг нар шингэх зүгийн нутаг гэж хэлдэг. Нар шингэх зүгийн Европ төвд халимх хэмэх Монгол үндэстний бүгд найрамд улс байдаг. Тэгвэл тэр жоохон хизээ ямар шалтгаанаас болж тэнд нүүж очсон юм бол одоо яаж шихэн аж турж байгаа юм болоо? Соёл өрдөнд дэлгэсэн бэлтгэсэн халимг Монголын төв соёл хэл яриа нийгэм амьдралыг хамарсан 3 бүлэгт халимг Монгол хэмэх ширс фильмийн 1-р бүлэг ийхүү эхэлж байгааг эрхэм үзэгч та бүхэн маань таалан болгоогоорой. Энэ бол Вадаг мөрөн. Монголчуудын хэлдэг ижил мөрөн юм. Торгоцчуудандаас их нутагдан бүтсэн төвдтэй. Чингис хааны их чирэг энэ мөрөнд агт хүлгэн усалж байсан билээ. Вадаг мөрний хөвөндөх Оросын Волгоград хот. Хуучин нэр нь Сталинград гэдэг энэ хотоос 150 км-ийн зайд Оросын холбооны бүгд найрамдах халимг улс байдаг. Халимг улс Европын баруун хэсэгт Вадаг мөрний доор дурсгалд байрладаг билээ. Бүгд найрамдах халимг улс 30 гаруй түмэн хүнтэй. Халимг хүн 16 түн байж, жууна 45-ыг ажилдаг. Орос хүн 12 түн байж, жууна 37-ыг ажилдаг. Үүнээс гадна Чечин, Татар зэрэг бусад үндэстний хүн 4 түн бай. Европын жуулчид халимг улсыг сонирхож энд ирдгийн нэг шалтгаан нь тэд нар бол Европ твдэх чорын ганч бурхны шашинтай улс болсон. Халимг улсын нийслэл элэстэй хот 10 түмэн хүнтэй жижигхэн хот болгож цэвэр чимчгэр мөртөө барилга чимэглэл нь үндэстний онцлогийг довойлгосон байна. Харин тэгтэр халимг гэсэн нэр бол манай өөрнүүдийн бас нэг нэр байна. Манай монголчуудын бас нэг нэр тэр нэрийг зүүж байгаа улсад одоо манай ижил мөрний Оросын гадарт нутагт байж байгаа монголчуудын нэр байна. Ойрд халимгчийн үндэн их ойрлож байна. Тэр ойрдын нэг хэсэг нь Европод очоод бол халимг болчихсон. Чул халмгаас нэг хэсэг нь босож ирээд эргээд Шинжаангийн одоо тэр юунэ Баянголын тэр төв болчихсон. Энэ хоорондоо мөрийг ойрлож байгаа юм хэлмэлээ. Тэгвэл халмг бол ойрд аягүй нэг хайцаа. Яг гал үсгэн нэг өөрөөр халмгны суурм ойрд аягүй байна. Үндэсний онцлогтой барилгаас гадна элэстэй хотод дэлхийн шатрын хот гэдэг олон сайхан гэр барилгатай Европ маягийн томоохон тойрог байдаг. Энэ шатрын хотыг халимгийн ерөнхийлөгч Керсан Удамжийн нов эрхлэн байгуулж 2005 онд анхны барилгаа дуусгасан байна. Биднийг халимгад байгаа хугацаанд элэстэй хотод олон улсын багчууд хүүхдийн дэлхийн шатрын уралдаан явагдлаа. Уралдаан эхлэх ёслолыг бөмбөргөн хэлбэр тамирын ордонд явуулсан юм. Принимает гостей, юношей и девушек, участников фильма. Эхлэлтийн ёслол нь халимг онцлогтой уран сайхны тоглолттой дөвмхөн мөртөө утга уулгатай болж өнгөрлөө.
Дэлхийн эд улс орноос ирсэн 400 гаруй хүүхэд энэ удааны уралдаанд хүрэлцэн ирсэн байна. Я думаю, ваше мастерство будет расти намного выше, если бы вы играли в другом месте. Халимгийн ерөнхийлөгч Удамжин 1995 онд олон улсын шатрын нийгэмлэгийн тэргүүлэгчээр сонгогджээ. Энэ удаа тэр гадаадад айлчилж байснаа бучин ирж энэ ёслолд оролцсон юм байна. Халимг Монгол жолоо Кирсан Удамжин 1989 онд Оросын Москва дахь олон улсын харилцааны их сургуулиас төгсөж мөн жилд ISUN компани байгуулж 1993 он бодоход 50 гаруй хуваар компаниа банктай болж гадаад улсдч компани аж ахуй байлалтай болсон юм. 1993 онд тэр Оросын аж ахуй байлалтын нарын холбоот хурлын тэргүүлэгчээр сонгогджээ. Мөн тус жилд нь тэр хамгийн анхны сонгуулиар дамжин сонгогдсон бүгд найрамдах Халимг улсын ерөнхийлөгч болсон юм. Халимг улс нь хэдийгээр хүн амч хүнтэй улс боловч дэлхийн шатрын сурган хүмүүжил уралдаан төв соёлын төв болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Энэ ч мөн халимгчуудын бахархал болсон хэдийгүй Халимг улсыг дэлхийдийнхэнд таниулахад жуулчулж чадсан юм аа. 1995 онд Удамжин ерөнхийлөгчийн жарлага болгож шатрыг Халимг улсын сурах насны хүүхдийн заавал сурах ёстой хичээл болгосон байна. Одоо Халимгийн залуучууд бүр шатар надад чаддаг мөртөө улсын авраг дэлхийн авраг шалгаран гарсаар байгаа юм аа. Халимгчууд шатрыг ийхүү хүндэтгэн үжилгийн хамгийн гол шалтгаан нь Халимг шатар Монгол шатар гэж эрдэд дээдээс эрхэмлэн тоглосоор ирсэн энэ наадам нь дэлхийн шатартай ямар ч ялгаагүй байжээ. Энтгийн халимгчууд бидэнд дэлхийн шатрыг Чингис хаан жохоосон домгийг ярьж өгч байсан юм. Үнэхээр ч шатрыг дайны хөлтэй наадам гэж Монголын бууралчууд хуучилдаг байсан. Нятны 10 дугаар сард Халимгийн ерөнхийлөгч Кирсан Удамжин урлагаар Өвөр Монголд айлчлах таширмаар Өвөр Монголын их сургуульд тусгайлан ирж хоёр улс орны соёл сургууль хүмүүжлийн харьцааг чангатгах тухай Өвөр Монголын их сургууль ба Халимг их сургууль оюутан сэлгчиж хүмүүжүүлэх тухай хэлэлцээ хийж оюутнуудад яраа ихтгэл хийхдээ бас шатрын тухай тусгайлан дурдсан байна. 但是我们努力地保持着这些传统。 Дэлхийн шатрын үүслийн тухай олон янзаар хэлэлцдэг. Герман Иранаас үүссэн гэдэг. Бусад улс орноос үүслээ гэж хэлдэг хүн бас жөндөөн бий. Түрүүхэн Монгол улсаас дэлхий дээрх хамгийн эртний шатрыг олсон байна. Одоогоос 3500 жилийн өмнөх хамгийн эртний шатар Монголоос олдсон болохоор шатар Монголоос үүссэн гэдгийг бид итгэж байна. Тиймээс Монгол хүн бүхэн шатар тоглож сурах ёстой. Халимгын бол гурван их билетэнд байгаа. Монгол гэж юм уу Монгол хурагтар гэж хэлж байгаа. Нэг нь бол сая ясн жанга нөгөө нэг бол бидэсэн бохаш одоо гурван нэг бол дөрөв шатар. Яг үйл халимгч Монгол шиг гэснээр халимгч нэрээс хэлж шатар наадах дуртай. Тэгээд бол шатрын аврагаас бол халимгаас өмнө гэж гарсан. Халимгад Оросын шатрын авраг, олон улсын шатрын авраг болсон монгол хүн олон байдаг. 1978 онд